За сайн байцгаана уу? Од гэрлэн шинэ видеод тавтай морил. За өнөөдрийнхөө видеоор хэдүүлээ өмнөх видеон дээр турах талаар яаж турах талаар видео хийсэн. За тэгвэл өнөөдөр хооллолтын талаар видео хий гэж бодлоо. Хэрвээ та шинэ хүн бол сувгт маань тавтай морил ингээд subscribe дарж нэгдээд цаашдын маань видеонуудтай хамт байгаарай гэж хэлмээр байна. За мөн та хэд маань лайк, шеэрээ битгий мартаарай. За ингээд видео руугаа үсэрцгээе. Та нар намайг Facebook, Instagram, TikTok дээр дагдаг бол өглөө болгон яг хэдэн зуун грамм хасж байгаагаа хийгээд явж байгаа. Тасгал хийж чадахгүй болохоор яг уух процессор тураад явж байгаа. Юу ууж байгаа вэ гэвэл өглөө өлийн илгэн дээрээ кофе, зүгээр найруулдаг кофе, тэгээд лимоны шүүс, тал лимоны шүүс уугаад явж байгаа. За ерөнхийдөө өдөрт нэг одоо би эхлээд өнөөдөр 4 дахь өдөр ахгүй юу. Өдөрт нэг 500-аас 700 грамм ер нь хасаад явж байгаа. За жингээ үзэхдээ бол хувцсгүй. Одоо зөвхөн дотор хувцастайгаа жингээ үзэж байгаа гэсэн үг. Өглөө өлийн илгэн дээрээ жингээ үзэж байгаа. Ямар ч ус мус уугаагүй өлийн илгэн дээр гэсэн үг. За яг өдрийнхөө хоол, оройныхоо хоолыг яг л иддэг хоолоо цагтаа идээд явж байгаа. Ямар ч нөгөө хоолндоо өөрчлөлт оруулаагүй гэсэн үг. 3-7 хоногийн чаленж зарласан байгаа өөртөө. Одоо 3-7 хоногийн хугацаанд би 50 кг байсан, төрхөөс өмнө байсан хилдэ очих гээд. За ер нь бол харахад баг очиж юм шиг харагдаж байна. Яг энэ нэрчээрээ явах юм бол өмнө нь нөгөө машины кофе уудаг байсан. Машины хар кофе. За энэ удаа болохоор би зүгээр найруулдаг кофегаар туршиж үзэж байгаа. Тэгээ ер нь бол дайггүй шүү. Ямар ч ялгаагүй. Хүмүүс хар кофе гэхээр ямар кофе юм бэ гэж асуусан. Хар кофе нь болохоор чихэргүй сахаргүй кофе байхгүй юу? Зүгээр тэгээ найруулдагч бай, машиныхч бай, юутай ч холохгүй л уна гэсэн үг. За ерөнхийдөө би жоохон strong талдаа уудгийн жоохон хүчтэй кофе уудаг. Та нар өөрсдийнхөө хэмжээнд тааруулаад кофегаа ууж болно. За зарим хүмүүс цай ууж болох уу гэдсэн цай ууж болохгүй. Цай тураахгүй. Тэгэхээр кофе, лимон хоёр өөрөө нэгдэжээж одоо яг нөгөө өөх шатаах процесс явагддаг гэсэн үг. За ер нь өглөө бол 5-аас 6-гийн хооронд босоод 6 цагт кофегаа уудаг. 6 цагт өлийн илгэн дээр кофегаа ууна гэсэн үг. За тэгчээд 8-аас 9 цагийн хооронд брекфаст иддэг. За брекфастэнд өглөөнийхөө цайнд юу иддэг вэ гэвэл би нөгөө одоо монголоор бол өглөөний цайтай цереалууд хэрэглэдэг. За цереалын дээрээ баг зэрэг самар альсвал лүзэм хийгээд жоохон амттай болгоод иддэг. За дээрээс 15-аас 20 г уураг нэмдэг. За ингээд миний өглөөний цай сүү нь болохоор би нөгөө энгийн сүү ууж чаддгүй. Тэгэхээр альмонд сүү альсвал овёсны сүү уудаг. Өглөөний цайгаа уучлаа. Одоо араас нь би витамин А ууж эхэлдэг. За витаминд А бол витамин С, витамин Д, төмөр гэдэг юм 3 төрлийн витаминыг өглөө уудаг гэсэн. Өглөө брекфастныхаа өглөөнийхөө цайны дараа уудаг гэсэн. 12-аас 1 цагийн хооронд ланч иддэг. За ланчнда бол ерөнхийдөө мах идэн, ямар ч хамаагүй мах хөнгөвтөр юм хийгээд идчихдэг. Хэд нэг иймэрхүү сандвич хийгээд идчихдэг. Өдрийнхөө хоолны дараа роял желе гэдэг нэг зөвгийн сүнцэр, дээрэс нь загсны тос гэдэг ийм 2 төрлийн витаминыг уудаг. Оройны хоол маань 5-аас 6-гийн хооронд өгдөг. Би 6-аас хойш өртөөсөө юм иддэг. Тэндээ бол мах идэн 100-аас 200 г мах. За тэгээд ногоон нуттай, ногоон салаад, ногоон одоо юу гэдгийг те. Заавал ногоон гэхгүй орой хоолндоо бол янз бүрийн салаад идчихдэг. Заримдаа нийслэл салаад ч юм уу, заримдаа зүгээр чинжүү минжүү өрцөө ч юм уу ингээд идчихдэг. За орой хоолол ерөнхийдөө нэг иймэрхүү мах, ногоо, салаад ийм 3 юмыг орой иддэг. Орой хоолныхаа дараа витамин С-гээ уудаг. Ерөнхийдөө бол хооллолт нэг иймэрхүү байдаг. За хоолноос хоолны хооронд снак ер нь иддэггүй би. Хэрвээ хаяа өсөд авах юм бол жоохон тараг уудаг. Таргаа нэг жоохон
авьяастай ч юм уу холиод альсвал бери жимснүүдтэй холиод идчихдэг. Гэхдээ ер нь бол орой хоолны дараа хаяал үлсдэг. Хэдий хөхөөл байгаа ч гэсэндээ уургалаг нутришн өндөртэй хоол идэхэд нэг ойрхон өсөд байдаггүй. За хоолны хувьд юм байдаг. За уух юмн дээр бол 1-2 удаа кофе уудаг. Өглөөнийхөө кофег лимонтой уугаад өдөр кофегаа бол лимонгүй уудаг л да. За усаа доотлол нь 2 литр ус ууна. Хэрвээ жирэмсэн хөхөөл биш мөн эрчимтэй турах байгаа хүмүүс ахын бол миний нөгөө яриад өмнөх видеон дээр ярьсан turmeric тэгээд apple cider vinegar тайламны цог ууж болно. Лимонтойгоо ууж болно. Маш хурдан тураадаг. За хэрвээ хөхөөл жирэмсэн ээжүүд маань жингээ бари эсвэл жингээ хасъя гэж байгаа бол кофенда баг зэрэг лимоны шүүс хийгээд уухад бол ер нь хоргүй. Би жирэмсэн байхдаа төртлөөл ер нь уусаа. Ямар ч хор нөлөө байдгүй. Тэм хүмүүс өглөө өөлөлгөн дээрээ кофе лимонтой уухаар ходоодны шаарах тэгээд нойр булчирхаа гэдээсэн. Надад ямар ч тийм асуудал байхгүй болохоор би сайн хэлж мэдэхгүй байна. Зүгээр гэж бол хэлж чадахгүй байна. Болж өгвөл тэмчтэй ч юм уу зөвлөөд эсвэл уугаад туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Хэрвээ өвдөдөө бол уух хэрэггүй шүү дээ, тий. Надад ямар нэгэн тийм асуудал ходоод гидсний асуудал байхгүй болохоор би сайн хэлж мэдэхгүй байна. Ихэдээ миний хооллолт нэг юм л байдаг. Өдөрт 3 удаа хоол идэнэ. Нэг их айхтар снэк хоорондор нь жижиг сажигийн мэдээл байдгүй. За гурилан идэх юм бол иддэг. Цайны бичэн, талах ерөөсө хоригддгөө. Цагаан гурлаар хоол хийж иддэг. Нэг айхтар тийм хоолоо сойн ч юм уу хоолоо хасна аль эсвэл энийг идэж болохгүй гэсэн юм бол байдгүй. Сахар давсаа бол маш сайн хяндаг. Бусдын дээр бол нэг айхтар тэгж хяналт тавьдаг байгаа. Мах өөхтэй мах энтрэг бол маш сайн иддэг. За та хэд маань сошиал дээр дагаад өдөр болгон миний одоо турж байгаа үйл явц те үр дүнг хараарай гэж хэлмээр байна. Мөн те хин нэгэн зарим хүмүүс ерөөсөө итгэхгүй байсан. Яаж ингэж тураад байгаа үнэ юм уу гэдээсэн. Чамайг одоо хин нэгний төмрөөр урлаад миний биеийг одоо махаар ч юм уу урлаад зарим хүний биеийг модоор уралцсан биш бүгд адилхан. Тийм болохоор жоохон хяналттай, жоохон хасгаад нэмээд тэгээд тууштай хийхэд бүгд адилхан турна, бүгд адилхан үр дүн үзнэ. Тийм болохоор турахыг хүсэж байгаа хэн нэгэн байвал хийгээд үзээрэй л гэж хэлмээр байна. Ахтар мөнгө төгрөгтэй жимд яваад бие заваагаад шаардлага байхгүй. Маш амархан одоо аргыг та хэдтэй зөвлөд байгаа. Би өөрөө бас нөгөө жоохон масгал жим гээ явах завгүй болохоор одоо хамгийн амархан хялбар аргаар л турж байгаа гэсэн үг. Ямар нэг юм хийхийг хүсэж байгаа бол тууштай байдал чухал. Тэрнээс л одоо нэг 2 өдөр ч юм уу хийчээ за би угаасаа турахгүй. Ер нь тэгэл дахиад бодлоос шалтгаалдаг. Бодлоо өөрчил. Би бүр энийг ингээл бодлоо өөрчил, тархиа цэнгээл, бодлоо цэнгээл, бодлоо позитив бай гэл ингээд байнга яриад идэг юмэд одоо бүр хүмүүс салхаж байгаа хаа. 3-7 хоногийн дараа тасглаа хийгээд эхэлнэ. Тэгээ жингээ ерөнхийдөө нилээ хасж байгаа болохоор тасглаа хийгээд булчингуудаа чангалаад жирэмсэн байх үед чинь булчингийн суулрал айгүйх явагддаг. Тийм болохоор жингээ жоохон хасчаад булчингаа чангалангаа буцаад хэвийн байдалтай маш хурдан орчин гэсэн. Хүн өөрийгөө мэддэг болчихсон үед юу идэхээр турдаг, юу идэхээр таргалдаг, мөн яахаар стресстэй, яахаар ямар хүнээс хол байвал жаргалтай байдаг, ямар хүнтэй ойрхон байвал стресстэй бүх юмаа мэдчихэж байгаа болохоор өөрийгөө л мэдэх хэрэгтэй гэж хэлмээрээ. Видео хийхгүй хүмүүс хай гэж, hello гэж харж байна. Hello гэж, хай. Анх удаа нэрээ видео хийж байгаа юм шүү дээ. Хоёлаа. Тийм ээ. Hello. Манайх өнөөдөр 1 сар хүрж байгаа. За ингээд энэ удаагийнхаа видео ингээд дуусгая. За өөрийгөө өөрчлөлт тархиа тасгалжуулах мөн яаж турах гэд та хэд маань өмнөх видеонуудыг маань үзээрэй. За энэ видеон дээр би юу ууж яаж турах талаар оруулсан байгаа. За ингээд дараагийнхаа видеоор дахин уулзлаа. Түр бай бай. Та нави. Bye bye. Үйлсчиж манай